Сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Банзагчи Оюумаа гэдэг. Би олон улсын IELTS багийн гишүүн байна. За та бүхэндээ өнөөдөр би 20 дугаар зууны бизнесмен гэдэг сэдвт презентац хүргэхээр бэлдсэн байгаа. За ингээд өнөөдөр бид санхүүгийн түүхэн ийм хүнд үед ирсэн байна. Дэлхий ганцхан Монгол улс биш, дэлхий тэр чигээр санхүүгийн эдийн засгийн хямралтай явагдаж байна. Олон хүмүүсийн орлого бууралж байна. Олон ажилгүйдэл бий болж байна. Ядуурлын түвшин нэмэгдэж байна. Үнийн өсөлт явагдаж байна. Дампуурал гээд магадгүй гэр бүлэн олон айл өрх хүн болгон энийг бол мэдэрж байгаа. Тэгэхээр ийм түүхэн үед буюу ийм санхүүгийн хямралтай үед ямар аль ангид хохирох вэ? Дэлхийд 7 тэрбум хүн 3 ангид хуваагддаг. Энэ юу гэхээр ядуу анги, дундаж анги, баян анги. Энэ 3 ангийг юугаар хуваасан бэ гэхээр орлогын түвшингээр хуваасан байгаа. Тэгвэл энэ ангиуд маань энэ ангид амрагж байгаа хүмүүс маань орлогын талаар, санхүүгийн талаар, санхүүгийн боловсролын талаар ямар ойлголттой байдаг вэ? Ядуу анги бол орлого зарлага буюу мөнгө олоод тэрийгэ зард мэддэг. Харин актив пассив гэсэн ойлголт огт байдгүй. Тэгэхээр та бүхэн Роберт Кийосакигийн Баян аав ядуу гэдэг номыг уншсан гэж би итгэлтэй байна. Тэр номон дээр бол актив бол таны карманд мөнгө өгөх хөрөнгийг хилдэг, пассив бол таны карманаас мөнгө авдаг, халааснаас ч мөнгө авдаг хөрөнгийг хилдэг гэсэн үг. Таны карманд мөнгө өгөөд байвал актив, таны карманаас мөнгө л аваад байвал пассив хөрөнгө болох нь юм. Тэгэхээр ядуу анги бол энэ талаар ямар ч ойлголт байхгүй, актив пассив талаар. Харин дундаж анги яадаг вэ гэхээр нэг компанид ажиллая, орлого сайтай болъё, тодорхой хэмжээний орлого нэмэгдлээ, мэдээж ямар ч хүн эмчин материалын зүйл зарлага гарна. Ингээд үлдсэн мөнгөөрөө дундаж анги маань пассив хөрөнгийг бий болгодог. За нөгөө 8% зээлд хамрагдана, машин худалдаж авна, байр худалдаж авна, орон сууц худалдаж авна. За тэгэл хувц суунар одоо өшөө юу гэдэг илүүтэй хүний материалын хэрэгцээний төрлүүдийг худалдаж авдаг. Тэгэхээр тэр бол пассив хөрөнгө. Яг пассив хөрөнгө гэхээр машин худалдаж авснаас эхлээд та бензин тос гэж зарлага гарч ирнэ. Байр худалдаж авснаас эхлэнгүүт чинь таны байрны мөнгө л тогны мөнгө, байрны сууцны мөнгө, сөөхийн мөнгө л ингээ мөнгө гарч ирдэг. Ингээ зарлагыг танд авчирдаг. За тэгээд хүү зээл хэмэр одоо ярих юм байхгүй, энэ зарлага чинь нэмэгдээд байна гэсэн. За тэгвэл баян анги яагаад энэ хүмүүс илүү мөнгөтэй амьдраад байгаа, илүү бизнестэй байгаа, илүү эд хөрөнгөтэй байгаа. Яагаад гэвэл тэд нар чинь актив гэдэг зүйлийг бий болгодог юм аа. Актив буюу ашгаа өгдөг хөрөнгийг бий болгодог. Жишээлбэл хэд хэдэн компани үүсгэн байгуулж байна, хэд хэдэн бизнес эрхэлж байна, хэд хэдэн хувьцаа худалдаж авч байна, хэд хэдэн үйл хөдлөлтийн бизнес эрхэлж байна ч гэдэг юм уу? Хөрөнгө оруулалтын бизнес эрхэлж байна ч гэдэг юм уу? Ямар нэгэн олон төрлийн хөрөнгө оруулалт хөрөнгийг бий болгож тэр хөрөнгөнд дандаа ашиг өгдөг. Ийм зүйл байгаа. Тийм учраас баян бол эзэч нэг орлогын хүсрэг найддаг, хэд хэдэн орлогын хүс бий болгодог юм аа. За тэгвэл энэ хямралын үед айл анги хохирох вэ? Мэдээж дундаж анги хохирно. Ядуу анги яагаад гэвэл олсноо эдэл явж байна. Бөөрийг монгол хүнийг бүр өсөөд өчгүй байх гэхэд. Урд нь нэг бүтэн талх хийдгээс тал талх хийдэг болох нэ. Харин дундаж анги бол хамгийн хүндэрдтэй байдалд очино. Яагаад гэвэл та эдийн засгийн өсөлттэй байсан үед, эдийн засгийн оргил байсан үед та баахан ашиггүй хөрөнгийг бий болгоцсон. Гэтэл тэр ашиггүй хөрөнгийг нөө зээл автан, зээлийг хүүгээ төлөх хэрэгтэй болно. Байрны мөнгө төлөх хэрэгтэй болно. Эсвэл нэг гарц байна юу гэхээр нөгөө банк нь ирээд байрыг хурааж авдаг ч юм уу. За ингээд буцаад нөгөө ашиггүй хөрөнгө зарах гэхээр зарагдахгүй. Яг бол мөнгөтэй хүн байхгүй болсон. Тийм учраас пассив хөрөнгийг ихээр хоригдлуулсараа дундаж ингээд энэ эдийн засгийн хямралтай үед хохирох юм аа. Тэгэхээр биднэрт ямар боломж байна вэ? Яа харахгүй өөрчлөлтийн үедээ хөл нийцүүлэх үе ирсэн. Тэгэхээр хамгийн хүчтэй хүн нь бол мундаг байдгүй. Хамгийн хүчтэй хүн амжилтанд хүрдэг. Харин өөрчлөлтөнд бэлэн байсан хүн амжилтанд хүрдэг. Тийм учраас хүн төрөлхтний түүхийг аваад үзэх юм бол хүн төрөлхтөн газар тариалангийн үед эхэлсэн байгаа. За монголчууд угаасаа мал аж ахуй маань хөгжөөд одоо ч гэсэн мал аж ахуй маань явж байгаа. За ингээд газар тариалангийн үеийн дараа бол үйлдвэрлэлийн эрен хөгжсөн. Үйлдвэрлэлийн үе. Маш олон үйлдвэрлэл байгууллагууд маш олон ажилтны айрмыг бэлтгэж эхэлсэн. За өнөөдөр 21-р зуунд мэдээллийн үе, мэдээллийн эрен. Үйлдвэрлэлийн эрэнд боломжгүй байсан тэр бүх зүйл боломжтой бол мэдээллийг маш хурдтай бид нар авч байна. За ингээд энэ мэдээллийн эрэнд хүний орлого олох байдал ямар төвшөнд байгаа юм бэ? Яаж өөрчлөгдөж байгаа юм бэ? Бид нар үйлдвэрлэлийн эрен үед олон 100 жил бэлтгэдээд ирсэн болохоор нэг тогтолцоогоор явж ирсэн. Тэр тогтмолцоор юу гэхээр тогтмол цайлаа. Тэгэхээр та хамгийн идэвхтэй амьдралынхаа цаг хугацааг бусдын төлөө ажиллаж өнгөрөөдөг. Энэ бол 30-40 жил. Таныг 10 жил байх чинь минийхөө онц сур сайн сур, дээд сурд оронгууд минийхөө онц сур сайн сур, заавч дээд боловсрол эзэмш. Ингээд чи
Тэгээ хин нэгнийг баяжуулахаар ажиллаа гэд ингээ гардаг. Ингээ та бусдын төлөө 30 40 жил ажиллаад тогтмол цалин авч жагаад нэг л өдөр ихэд тэтгэврт гардаг. Тэтгэврийн шок гэж нэг зүйл үүдэг. Тэтгэврт гарангууд чинь таны цалин орлого буурдаг. Ингээ та бусдаас хамааралтай тэтгэврийн хөшин болдог. Өнөөдөр тэтгэврээрээ баян чинэлийг тансаг сайхан амьдарч байгаа хүнийг би бол мэдэхгүй байна. Манай Монголд мэдэхгүй байна. Оросч гэсэн ялаагүй. Тэгэхээр ер нь бол энэ тогтолцоо бол үйлдвэрлэлийн эрэнгээс үйлчилж эхэлсэн. А тэгвэл мэдээллийн эрэнд арай өөр болж байна. Мэдээллийн эрэнд бол миллениум үе буюу одоо энэ сошиал ертөнцийн энэ залуу үед гарч ирж байна. Энэ хүмүүс бол бусдын төлөө ажиллахаас илүүтэйгээр өөрийнх нь төлөө ажиллах тийм сонирхол илүү даван болсон байна. Тэд илүү эрхчлөлөө хүсэж байна. Тийм учраас энэ үеийнх нь бол маш их бизнес эхэлнэ. Тэгээ бизнес хөл тавьснараа та өөртөө пассив орлогыг бий болгоно. Яг пассив орлого гэж хэлээд байна вөхөр пассив орлого гэдэг чинь та бизнесээ 3 4 жил босгочих. Бизнесээ эхлээд бизнес босгох хугацаа байж байгаа. Ямар ч бизнес хугацаа хэрэгтэй. Ингээд та түүнээс хойш өсөн нэмэгдэх орлогыг бий болгоно. Энэ өсөн нэмэгдэх орлого чинь таны оролцоогүйгээр буюу таны удирдлагаар хангаагүй үед ч гэсэн таны карманд, таны банкнд мөнгө орж ирж байгааг пассив орлого гэж нэрлэдэг байгаамаа. Ингээд та мэдээж эдийн засгийн эрхчлөөтэй сайхан амьдралыг бүтээх боломж танд байж байна. За нэг асуултыг хэдүүлээ өөрсдөө тавиад үзье. Хэрвээ танд мөнгө болон цаг зав чөлөөтэй байсан бол таны амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? Хэрвээ танд мөнгө болон цаг зав асуудал биш байсан бол таны амьдрал ямар байх вэ? Мэдээж өнөөдөр мөнгөний төлөө л хүмүүс хамаг цагаа зарж байна. Бусад амьдралын олон талтай бүгдийг орхитуулж байна. Хаа нөгөө сайхан мөрөөдлөө биелүүлэх, сайхан чөлөө цагтаа хүссэн хоббигоор байх, хүссэн зүйлээ хийх, тав тухтай орчинд амьдрах, амьдралын хэв маягаа өөрчилж, өөрөө өөртөө эзэн байж, өөртөө эрхчлөөтэй байх. Өглөө болгон очиж ажлын хаалга татваш, өдөр болгон гэртээ очдог, нэг ажил гэргсэн нэг замналаар явдаг. Өглөө болгон очиж даргын загнахыг сонсдог. Ийм амьдралын хэв маягийг өөрчлөд өөрөө эрхчлөөтэй болох нь бусдад тусалж амь зөвлөгөө болгож чадаагүй юм бол яаж буцаж туслах вэ? Хэрвээ та өөрийнхөө амьдралыг төвшин сайхан болгож чадах юм бол бусдад туслах, гараа сунгаж боломжтой, сайн үйлсийг түгээх боломжтой. Тийм учраас танд яг мэдээж та эдийн засгийн эрхчлөө төрнэ. Ийм боломжууд бол дэлхийн нийтэд дүүрэн байж байна. А тэгвэл дэлхийн тэрбумтууд энэ талаар юу гэж өгүүлж байна? Дэлхийн тэрбумтууд яагаад тэд нар тэрбумтууд болсон? Яагаад тэд нар ажилтнанд хүрсэн? Бүгдөө Билл Гейтсийг мэднэ, Роберт Кийосаки, Дональд Трампыг мэднэ. Энэ Пилзер гээд бас эдийн засгийн зөвлөх байж байгаа Америкийн хоёр ерөнхийлөгч эдийн засгийн зөвлөхөр ажиллаж байсан. Энэ хүмүүс нэг зүйл хэлдэг. Баян хүмүүс сүлжээ бий болгох, ядуу хүмүүс ажил хайдаг гэж. Тэгэхээр та амжилтанд хүрэхийн тулд бизнесийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Бизнес тогтолцоо. Сүлжээ гэдэг чинь бизнесийн олон тогтолцоог бий болгохыг хэлж байгаа гэсэн үг. Супермаркетын сүлжээ, бензин колонкийн сүлжээ, ямар сүлжээ байж болно. Тэгэхээр та бол ганцаараа зүтгээд өөрийгөө заргаад бол хэзээ ч мөнгө олохгүй. Харин та зүтгэж та зогсол оруулахгүй болдог. Тэгвэл та олуула буюу хамтаараа зүтгэх юм бол та 21-р зуунд амжилтанд хүрэх боломжтой. Та багаараа ажиллах юм амжилтанд хүрэх боломжтой юм аа. За тэгэхээр энэ олон компаниуд байгаа. Олон системний маркетинг буюу олон улсын маркетингээр үйл ажиллагаа явуулах компаниуд байгаа. Энэ салбар бол хамгийн бага хөрөнгө оруулалтаар бизнес хэрэглэх боломжийг нээж өгдөг. Тэгэхээр та энэ салбарт хөл тавьснараа хамгийн бага хөрөнгө оруулалтаар орон зайд баригдахгүй сошиал онлайн ертөнцөөр дэлхийн аль ч улсад бизнесээ хөгжүүлэх боломж нээлттэй байгаа. Тэхийн тулд та аль бие ёсны, хууль ёсны, өсөн нэмэгдэх, тогтвортой, тууштай, туйлбартай, үнэхээр чадвартай компанийг сонгох хэрэгтэй. Америк нэгдсэн улсын Foley компани яг тэр шаардлагыг хангасан. Мундаг чадвартай компани байж байгаа. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Дэвид ба Бианка Лизенби гэдэг гэр бүлийн хоёр эд юм аа. Өнөөдөр энэ компани 16 дахь жилдээ дэлхийн засаг дээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн маш олон улсад үйл ажиллагаа явуулж байна. Үнэхээр онцгой сайн бүтээтгүн дэлхийн түвшинд түгээж чадаж маш олон тэрбумтуудыг төрүүлсэн баг. Та бүхэн одоо энэ success гэх сэтгүүл дээр харж байна. Өнөөдөр Foley компани хамгийн өндөр цол нь нийт бараг 30-аад хүн өрсөн. Тэр хүмүүс маань сарын $100,000-аас $1 сая авч байна. Би 10 жилийн өмнө энэ бизнес эхэлж ирсэн. Тэгэхэд би 10 жилийн өмнө бизнесийг ер нь бизнес ертөнцийн хөл тавиад би 10 жилийн өмнө тавьсан. Гэхдээ би уламжлалт бизнес, рестораны бизнесээр эхэлж ирсэн бол рестораны бизнес судалж аваад би $200,000 хөрөнгө оруулалт хийжсэн. Өнөөдөр би энэ бизнесийг $800 сард нэг $200 бүтээгдэхүүн худалдаж аваад өөрийнхөө эрүүл мэндийг дэмжиж үйл ажиллагаа явуулахад 3 жил хагасны дараа би сарын $20,000 авдаг. Ийм амжилтанд хүрсэн юм аа. Тэгэхээр ганцхан би биш маш олон хамтлагч нар Монголоос олон хүмүүс энэ амжилтанд хүрсэн байна. Тэгэхээр ямар бүтээгдэхүүнтэй ажиллах вэ гэдэг их чухал.
Таны бүтээгдэхүүн онцгой байх ёстой, таны бүтээгдэхүүн давтагдшгүй байх ёстой, таны бүтээгдэхүүн эргэлтэй байх ёстой, таны бүтээгдэхүүн жинхэнэ хүнд ач тусаа өгдөг бүтээгдэхүүн байх ёстой. Тийм учраас хүн төрөлхтний түүхийг аваад үзсэн бол 1970 онд бол ургамлын үе эд эхэлсэн байсан, 80 онд витаминжилтийн үе эхэлсэн байсан, харин 90 онд бол антиоксидант буюу хоргоожуулалтын үе эхэлсэн. Харин 2000 оноос трансфер факторын үе буюу мэдээллийн 90 үе эхэлсэн. Хүн бол мэдээлэл оршиж үйлдэл хийж идэг. Таны бие организм тэр мэдээллийн дунд явагдаж идэг. Тийм учраас таны пептидийн 90 үе гэж юу хэлж ийм нөхөр хүний хамгаалтын тогтолцоо буюу дархлаа тогтолцоог дэмжих хамгийн шийдэг бүтээгдэхүүн бол трансфер фактор юм аа. Ийм бүтээгдэхүүнтэй энэ гэр бүлийн бүтээгдэхүүнтэй та ажиллах боломж нээгдэж байна. Тэгэхээр Монголын эрдэмтэд юу зөвлөж байна? Анагаах ухааны доктор, профессор, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн ректор, академик Батбаатар доктор трансфер фактор бол гайхамшигтай бүтээгдэхүүн. Энэхүү бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэснээр таны юугаас сольшгүй үнэт зүйл болох эрүүл мэндийг хамгаалаад нэн тустай гэдэгт огтхонч эргэлцэхгүй гэж хэлсэн байдаг. За анагаах ухааны доктор, дархлаа судлаач, хатгуу доктор. Folate трансфер факторд бол альва хорыг биеэс зайлуулах чадвараараа ерөндөктэй. Эмгээс сэргийлэх чадвараараа вакцинтай, өвчнийг илраачлах чадвараараа эмтэй өрсөлдөн илүү давуу болоход баталсаар байна гэж хэлсэн байна. Анагаах ухааны доктор, анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн совилгын сургуулийн захирал Наранбаатар доктор. Трансфер фактор гэдэг бол альва химийн аргаар гаргаж авсан нэгдэл биш, витамин биш, минерал биш, юм бол бүрч биш. Таны бид байдаг, таны эрүүл байхын үндэс болсон дархлааны гол зохицуулагч гайхамшигт үр дүн гаргаж чадах одоо уургийн жижиг молекул гэдгийг хэлсэн байдаг юм аа. За тэгэхээр трансфер факторууд бол маш олон патентуудыг авсан, анагаахын дээд сургуулийн сурах хүчинд болсон, эрүүл мэндийн яамны зөвлөмж жүжигтэй, олон үндэс үр дүнгийн ном гарсан ийм онцгой баталгааны суурилсан ийм бүтээгдэхүүн байж байгаа. Шинжилгээ ухаан бол маш их судлагдсан, Оросын эрдэмтэд маш их судлагдсан, маш олон зөвлөмж жүжигч энэ чиглэлээр гарсан байдаг юм аа. За тэгэхээр бүтээгдэхүүн түгээлтэй хоёр арга гэдэг. Ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гараад хоёр аргыг хэрэглэнэ. Нэг нь уламжлал арга. Тэр нь юу гэхээр үйлдвэрлэлээс бүтээгдэхүүн гараад бөөний төв, тээвэр, дэлгүүр, реклам хэрэглэгчээр дамжсараад хэрэглэгчдэр очдог. Тэгэхээр мэдээж үн нэмэгдээд засар их нэмэгдэж очдог. Тэгэхээр энэ засар явж байгаа бүх мөнгийг хэн ашиг нь авах вэ? Бөөний төв, тээвэр, дэлгүүр, реклам, зар шулгаанд бүх юм зарцуулдаг. Тэгвэл 21-р зуун системийн маркетинг буюу үйлдвэрлэлээс шууд хэрэглэгчдэг очдог, хэрэглэгчтэй шууд гэрээ байгуулдаг ийм хэлбэр бий болсон. Маркетинг хэлбэр болсон. Тэр Folate компани бол нийт сүлжээндээ буюу нийт ажиллаж байгаа хүмүүсээ 64%-ийг буцааж өгдөгөөр дэлхийн шууд худалдааны байгууллагыг гаргасан статистикс хамгийн өндөр хувиар буцааж өгдөг системтэй гэдгийг нотолсон юм аа. За ингээд та яа бизнесээ хэрхэн эхлэх вэ? Та эхлэхийн тулд хэдэн алхам байна? Нэгдүгээр та гэрээ байгуулна. Гэрээ байгуулангуудаа та бүтээгдэхүүн худалдаж авна. Бүтээгдэхүүн худалдаж авах танд хоёр гарц байна, хоёр арга байна. Нэг нь 400 LP оноогоор дунджаар $750, нөгөөх нь 100 оноогоор $180. Тэр бүтээгдэхүүн болгон оноотой өөрийн үнэлгээтэй. Та энэ талаар таныг өрсөөнөөс дараа нь лавлж болно. За тэгэхээр дунджаар өнөөдөр $200 эхэлдэг бизнес хаанч байхгүй хүмүүсээ. Өнөөдөр $800 эхэлдэг бизнес хаанч байх. Та түрээсийн лангуу ажлуудад хэлээд 10 сая төгрөг хэрэгтэй. Та ресторан ажилладаг бол хэдэн зуун мянган доллар хэрэгтэй. Тийм учраас өөрийнхөө эрүүл мэндийг дэмжиж энэ гайхамшигтай бүтээгдэхүүн манад бас нэг уургийн протеив гэдэг гайхамшигтай бүтээгдэхүүн дэлхийн номер шилдэг уург ороод ирсэн залуужуулах бүтээгдэхүүн байд. Урд насуулах бүтээгдэхүүн байд. Энергич ирч хүчийг нэмэгдэх energy go six гэх бүтээгдэхүүнүүд. Таны хэрэгцээ хангах бүх бүтээгдэхүүн байж. Энэ бүтээгдэхүүний сонголтоо хийгээд та эрүүл мэндийн хөрөнгө оруулалтад бизнесээ эхэлнэ. За ингээ эхлэнгүүтээ та яах вэ гэхээр клуб 250 гишүүн болж болно. Клуб 200 хэрвээ та 400 оноогоор эхлэх юм бол шууд автоматаргийн клубын гишүүн болно. За ингээд дөрөвтэй алхам та амжилтын акцент гэдэг боловсролын тогтолцооны дагуу сургаж эхэлнэ. Таныг өрсөн хүмүүс маань энэ акцентыг амжилтын акцент боловсролын тогтолцоо танилцуулах нь манай IELTS баг танд танилцуулах болно. Энэ бол бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд боловсрогдсон цогц систем байгаа. Энд бол та маш их зүйлийг өөрийгөө хөгжүүлж та хүнтэй харьцаж сурна, хүнтэй ярьж сурна, хүнийг сонсож сурна, та илтгэж сурна, та аливаа арга хэмжээ зохион байгуулалт сурна, та өөрийн гэсэн хувийн бизнесээ зохион байгуулалт сурна, та эрүүл мэндийг олж авах болно, та мундаг үр бүтээнчийн тэмцээнд оролцох болно, та хэрвээ хүсвэл та сошиал ертөнцийн маш өргөн цар хүрээгээр ажиллаж болно. Яг бол онлайн болон офлайнд ажиллах бүхэл цогц юм боловсролын тогтолцоог амжилттай акцент гаргаж тавьсан байгаа. За ингээд та юу авч эхлэх вэ? Та мэдээж гэрээгээ байгуулад бизнесээ эхэлсэн юм чинь та урамшуул хүртэнэ. За та урамшуулыг яаж хүртвэр хэрвээ та бизнес гараа буюу 400 LP оноогоор буюу дунджаар нэг $700-800 гараагаа эхэлсэн бол та хязгааргүй гүнээс урамшуул авах эрх чинь үүснэ. Ингээд та эхний сарда 300-400 оноогоор урихад эхний худалдаа авалтын 25% Америкийн компани танд алгах болно. Энэ бол $300. Та боддоо 3 хүнтэй ажиллал та 600 мянган төгрөгийн ажил хийх нь. Гэтэл хүмүүс 40 цаг ажиллаж энэ 600 мянган төгрөгийг авдаг. А та 3 хүнтэй бол нэг хүнтэй 1 цаг л уулзна. Тэгээ та 5-6 цагийн ажил хийхэд энэ
орлогыг олох боломжтой болно. За ингээд дараагийн 2 дугаар сард та явхаар мэдээж цаашаа хүн өрнө. Эхнээс одоо та 3 өртсөн байж байгаа.